3 2 1 тэг бам бара бам бам. За сайн бацгаануу залуусаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Австрали улсын Сидней хотоос амгалан хүү мэдчилж байна. Ингээд амгалан подкаст эхлүүлээд анхныхаа дугаарыг та бүхэндээ хүргэснээс хойш даруй 3 4 хоног өнгөрсөн байна. За өнөөдөр бол 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болжээ. Мэдээж Австрали улсын Сидней хотод яг одоогийн байдлаар бол маш гоё бороо орж байна. Одоо орой 21 цаг орчим болж байна. Тэгээ маш гоё бороо орж байна. Ер нь бол Австралид одоо зуны улирал нь дуусаад намрын улирал эхэлж байгаа. Тэгээд ерөөхдөө бол жоохон хүүтэрж байгаа гэж хэлж болно. 12 сард бол хамгийн халуун үе нь байдаг. Тэгээ 1 сар, 2 сар, 3 сар гэж жоохон хүүтрээд 4, 5, 6 сард бол одоо бас хүүтэн 6, 7 сард бол одоо хэдий нэмэх 10 градус орчим байдаг ч гэсэн нөгөө далайн чиглэг уур амьсгал байдаг учраас нэлээд хэмжээндүү байдаг. Тэгээд тун удахгүй бол хүүтэрч эхэлнэ. За гэхдээ бол бас Монгол хүн байна да энэ чинь хэдий хүүтэрсэн ч гэсэн хүүтнийг бол даваад гарна. За тэгээд сонирхолтой мэдээллүүдээс та бүхэндээ өнөөдөр хүрэхэд мэдээж коронавирусын одоо тархалт бол Австрали улсад төдийгүй Сиднейд бол ерөөсө галзуу хурдаар нэмэгдсээр байна. За өнөөдөр гэхэд л зөвхөн 3 дугаар сарын 25-ны ганцхан өдрийн дотор 211 кейс одоо Сидней хотод бүртгэгдлээ. За ингэснээр бол Сидней хотод ерөөсө 1000 даваад тохиолдол нь бол яваад өглөө. За мэдээж бүх Австралийн хэмжээнд бол одоо 2000 гараад явсан. За ерөнхийдөө бол одоо Австрали улсынхан уржигдраас эхлээд кафе, ресторан, бар, казино, за тэгээ фитнес клубүүдийг албан ёсоор хаасан. Гэхдээ мэдээж миний одоо өмнө нь Facebook дээр пост бичижсэн, за мөн подкаст дээр дурдж байсанчлан маш оройтож энэ шийдвэрийг бол гаргасан. Тэгээд ямар ч байсан бүгдээрээ юу болохыг харъя. Одоо бол өсөлт ингээд өдөрт 50-аар нэмэгддэг байсан, дараа нь 70-аар нэмэгдээд 90-аар нэмэгддэг болсон, 100-аар нэмэгддэг байсан бол одоо бүр 211-аар нэмэгддэг болчлоо. Тэгээд үнэхээр бас одоо айц хүйцтэй цаг үе байна. Тэгээд бидний хувьд бол одоо манай гэр бүлийн хувьд бол ямар ч байсан гэртээ түлхүү байж байгаа, амны хаалтаа маш сайн зүүж байгаа, гадуур явж байгаа үедээ гараа маш сайн ариутгаж байгаа. Тэгээд аль болох бүх чадлаараа бол одоо коронавирусын эсрэг бол тэмцэж байгаа гэж хэлж болно. Тэгээд Австралид одоо цаг уурын хувьд бол ууг нь тааламжтай нөхцөл бүрдээд хит их халуун байхгүй болж байгаа ч гэсэн коронавирусын дүр зураг бол одоо үргэлжилсэн хിവэрэ ийм байдалтай байна. За гэхдээ одоо яг дандаа одоо коронавирус яриад муу мухай юм яриад бухимдаад байна гэж хэдүүлээ юу ах вэ? Ямар ч байсан подкастынхаа 2 дугаар дугаарыг бүгдээрээ өнөөдөр маш сонирхолтой байдлаар үргэлжлүүлэх болно. Тэгээд дараагийн нэг сонирхолтой мэдээлэл гэх юм бол би өөрийнхөө подкастад нэр өгсөн байгаа. Тэгээд сая энэ эхний подкастаа хийснээс хойш бас хэд өдөр бодлоо л доо. Тэгээд ер нь ямар нэр өгвөл тохиромжтой юу гэж нэр өгөх үү? Зүгээр нэргүй амгалан подкаст гэж явждаг юм билүү гэж бодож байгаад ямар ч байсан нэр их оруулсан. Ингээд ямар нэр их болсон талаар би та нарт хэлхийн өмнө нэг дууны хэллийг та нарт бас сонсуулъя. Жаргалтай инээ харин донцэрнэ. За энэ бол Айстоп хамтлагийн амьдрал сайхан гэдэг дуу байгаа. Тэгээд амьдрал сайхан гэдэг дуунд би Айстоп хамтлагт болон амьдрал сайхан гэдэг дуунд маш их дуртай. Тэгээд зүгээр энэ дуу ерөөсөө сонсож байгаад нэр нь орж ирээгүй л дээ. Зүгээр л яг ингээд ямар нэр өгөх вэ гэдээ ингээд бодоод ингээд машин дотор явж исэн. Тэгээд гинт ерөөсөө жаргалтай инээ гэдэг нэр өгье гэж хийдсэн. Тэгээд та бүхэн өнөөдрөөс эхлээд амгалангийн жаргалтай инээ подкастын сонсогчд болж байгаа шүү. Тэгээд надтай хамт байгаа намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Яагаад жаргалтай инээ гэж нэрлсэн бэ гэхээр би ер нь бас амьдрал дээр аягүй гоё тийм эерэг позитив байхыг бол хичээдэг. Тэгээд Facebook-ийнхаа постуудаар ч гэсэн ер нь одоо сошиал ертөнцид бол аль болох тийм эерэг дүр бол цэцруулахыг хичээдэг. Хүссэн үсээгүй бид нар маш олон одоо тийм муу муухай сөрөг зүйлсийг бол бид нар харж ийн мэдж ийн. Тэгээ заавал сөрөг зүйлсийг бичих хүс амьдралд бас гой гой жаргалтай юмнууд зөндөө болдог учраас тэгээд ч миний подкаст та бүхэн дандаа гоё эерэг мэдрэмжийг өгч дандаа гоё эерэг зүйлийг өгөх учраас жаргалтай инээ гэдэг нэр өгсөн байгаа. Ингээд жаргалтай инээ подкастад тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ маш сонирхолтой зүйлийн талаар ярилцсан. Тэр нь юу вэ гэхлээр миний жаргалтай инээ подкаст бас хид хідэн булангууттай. Өнөөдрийн маань хамгийн ихний булан одоо хамгийн ихэнд та бүхэнд хүргэж байгаа булан бол ганган тоглолт гэдэг нэртэй булан байгаа. Тэгээ ганган тоглолт гэхлээр манайхан бас гадралж байгаа байх л та. Би бол та бүхний мэдж байгаа ч л одоо SPS телевизэд, спортын телевизэд 5 жил ажилласан. 5 жил ажиллахдаа бол одоо уран бүтээлийн албыг хариуцж хөл өмгийн тайлбарлагч, хөтлөгч гэдэг одоо бүхий л салбарт бол бүхий чиглэлээр бол ажиллаж исэн. Тэгээд мэдээж миний одоо суур спорт бол хөл өмг. Би өөрөө одоо 10 гаруй жил хөл өмг тоглосон.
ийм туршлагатай. Тэгээд дээрэс нь одоо хөл өмгийн тайлбарлагч хийжээс учраас мэдээж миний подкастын одоо гол зүйл те core зүйл бол одоо хөл өмг бол байх болно, спорт байх болно. Тэгээд ганган тоглолт булан байна ямар онцлогтой байх юм бэ гэхээр миний үзэж байсан, миний тайлбарлаж байсан хамгийн гоё тоглолтуудыг би та бүхэндээ эргэн нэг сануулах юм. Тэгэхээр одоо ер нь бол хөл өмг, ер нь спорт бол тэр чигтээ түүх шүү дээ. Бид нэр ингээл тэр тоглолт тухайн үед тэгжсэн те, тэгэхэд ийм зүйл болсон те, тэгэхэд тэр шүүх чар хуц өгж улаан хуц өгөөгүй байсан бол хэрвээ тэр гол орцсон байсан бол тооцсон болж гэдэг юм уу. Дандаа бид нэр ингэж гой тоглолтуудыг эргэн дурсаж санаж яадаг. Тэгэхээр ганган тоглолтуудыг ч гэсэн бүгдээрээ эргэн нэг санаа, түүхээ эргэн нэг сөхөөд нэрээ тэр тоглогч тухайн үед тим формтой байсан. Тэр баг яг тэр амжилтан дээрээ тим гой тоглолт үзүүлсэн штэ гэдгийг санан дурсахын тулд жаргалтай энэ подкастын ганган тоглолт гэдэг буланг та бүхэндээ хүрэхээр шийдсэн юм а. Тэгээд бүгдээр энэ булангаа хамтдаа эхлүүлцгээе. За хамгийн эхний миний онцолж байгаа тоглолт ганган тоглолт бол 2013-аас 14 оны улирал аваргуудын лигийн финал Реал Мадридийн эсрэг Атлетико Мадрид гэсэн гайхалтай тоглолт байх болно. За энэ тоглолтыг би одоо тайлбарлаж байлаа. Их азтай, золтой, тийм одтой байсан гэж хэлэх юм. 13 оны 6 сард миний хувьд бол одоо SPS телевизэд анх ажилд орж исэн. Тэгээд тухайн үед тайлбарлагчийн шалгаруулалт болоод тайлбарлагчийн шалгаруулалтанд очиод тэнцээд тэгээд ажилд ороод ингээ бүтэн цагийн ажил байгаамаа, ийм учиртай маа, тийм учиртай маа гэж тайлбарлаад тэгээд ажилд ороод анх тайлбарлагч болоод явандаа хөтлөгч болоод ингэжсэн. Тэгээд 13-аас 14 оны улиралд маш азтай. Хамгийн одоо SBS телевизийн хөл өмгийн хамгийн ихний эфирийг би бол одоо жүжигчин инх баяр ахтай, тайлбарлагч инх баяр ахтай хамт нээжсэн. Тухайн үед бол Премьер лигийн ихний тоглолт Ливерпул Сток багуудын тоглолт болж ирсэн. Өчигдөр юм шиг санаж байна. Даниэл Стариж тоглолтын цорын ганц гоолыг оруулсан. За 80 тоглолтын нэлээд төгсгөлд Симо Миноле одоо Джонатан Волтерсын торгуулийн цохилтыг бас тухайн үед хааж исэн ч гэдэг юм уу. Тэгээд тэр улиралдаа ингээд тайлбарж явж байгаад аваргуудын лигийн финал дээр би тайлбарлагч Балжин юмтай Балжин ахтай хамт одоо Реал Мадрид, Атлетико Мадридын тоглолтыг тайлбарлах хувь тохиолсон. Тэгээ тэр тоглолт бол үнэхээр супер болсон учраас би та бүхэндээ яг тэр тоглолтыг ингээд эргэн нэг сануулъя. Хэдүүлээ бас тэр тоглолтоор эргээд нэг аялье гэж бодсон юм аа. За тэгээд тоглолтын агуулга тий. Тоглолт юу нь юу болсон юм бэ гэхээр сонирхолтой болсон, гайхалтай болсон гэхээсээ илүүтэйгээр бүгдээрээ тоглолтын бүрэлдэхүүнээс бас ярилцаад эхлэе гэж бодож байна. За хамгийн эхлээд Мадридын улаан багийг миний одоо саяхан нэг Facebook дээрээ пост бичээд бөөн асуудал болсон. Нөгөө нэг суут дасгалжуулагч те суут ухаантан гэдэг байгаа Диего Симеоне удирдах байсан. Симеонегийн хувьд бол одоо Атлетико Мадридыг 10 жил удирдахчлаа штэ. Тэгээд аваргуудын лигийн финалд 2 аваадсан Испани аварга болж илоо. Тэг үнэхээр одоо энэ мундаг тактик мэрэгжилтэн гайхалтай дасгалжуулагч. Тэгээд Симеонегийн хувьд болохоор яг 13-аас 14 оны улиралд бол Испани лигтээ төрүүлсэн байсан Атлетико Мадрид. За тэгээд Испани лигтээ төрүүлэхдээ бүр 38 дугаар тойрогт үлээ 37 дугаар тойрогт Барселона Камп Ноу цэнгэлт хүрээлэнд нь очиод хожиж исэн. Тэгээ аварга болох эрхээ авж исэн. Ийм гайхалтай баг. За тэгээд тухайн жилдээ аваргуудын лигт бол хэсгийн шатнаас гарч ирчээд шүгэн 16-ад Миланыг 2 тоглолтын нийлбэрээр 5-1-ээр хожиж байгаа Атлетико Мадрид. За дараа нь шүгэн 8-д нөгөө нэг амар Барселонаг 2 тоглолтын нийлбэрээр 2-1-ээр хоцсон. Талбай дээрээ 1-1-ээр тэнцчээд талбай дээр нь очиод 1-1-ээр хоцсон. За тэгээд шүгэн 4-т болохоор Челсиг 2 тоглолтын нийлбэрээр 3-1-ээр хоцсон. Эхний тоглолт Стэнфорд Бриджид явагдахад тэг-тэгээр тэнцээд Висенте де Калдеронд авчираад 3-1-ээр хожиж исэн. За тэгээд тухайн тоглолтод бол Диего Коста яаж гангарч ирснийг бас тухайн үеийн манай үзэгчд бол ялангуяа Челсигийн фанатууд бол маш сайн санаж байгаа. Ингээд аваргуудын лигийн финалд Диего Симеоне тэргүүтээ Мадридын улаан баг очсон. За харин аваргуудын лигийн 10 дахь түрүүгээ 2002 оноос хойш горилж байсан Реал Мадрид тухайн жилдээ хэсгээсээ гарч ирээд Германы багуудыг ерөөсө дараалан батирсан. Бүр тодруулж хэлэх юм бол Шалкег шүгэн 16-д хоцсон, бүр бут нэргсэн. Дараа нь Боруссия Дортмундтай маш эвгүй тоглолтыг үзүүлсэн. Талбай дээр 3-1-ээр хожичоо, талбай дээр нь очиод 2-1-ээр хожигдсон байдгийг. Тэгээд голын илүүгээр арай гэж хоцсон. За харин шүгэн 4-т Пеп Гвардиолагийн Байерн Мюнхнийг өстө бут нэргсэн. Талбай дээр нь нам хоцсон, талбай дээрээ хоцсон. Тэгээд ерөөсө 2 тоглолтын нийлбэр гэдэг чинь бараг 5-1-ээр гарч ирдэг баха. Тэгээ финалд гарч ирж байгаа. За бүрэлдэхүүний хувьд бол 2 багийн бүрэлдэхүүн. За авраг болсон Реал Мадридаас эхлэе л да. Хаалган дээр Икер Касиас зогсож исэн домог таалагчтай. За төвийн 2 хамгаалагчаар Рафаэл Варан,
Серхио Рамос гэсэн хамгаалагчийг Карло Анчелотти засалжуулагч тоглуулсан. За түрүүн Диего Симеонег онцлсон шиг аваргуудын лигийн 10 дахь түрүүг авчирсан хамгийн гол эрхэм бол Реал Мадридаас Карло Анчелотти байсан. Тэгээд Анчелоттиг авчирдаг нь бол одоо Флорентино Перезийн маш том зөв нүүдэл байсан. Яагаад гэвэл 2002 онд хамгийн сүүлд аваргуудын лиг төрүүлсэн. За тэрнээс хойш бүр 9 жил дараалал шүгэн 16-аас мултарсан тий. Тэгээд 2009 онд хэдий одоо Галактикос 2-ыг бүрдүүлээд Какаг авчираад, Роналдог авчираад, Бенземаг авчираад, дараа нь Бейлиг авчираад ингэсэн ч гэсэн ерөөсө баг яг тийм аваргын амбицтай болж өгч чадахгүй байсан. Энэ багийг хэн аваргын амбицтай болгосон юм бэ гэхээр ерөөсөө л Карло Анчелотти байлаа. Анчелоттигийн хувьд бол том тоглогчтой ажиллаж сурцсан, AC Милантай хамт олон удаа аваргуудын лиг төрүүлсэн, том тоглогчдыг зангиддгийг мэддэг ийм салжуулагч байсан. За тэгээд Роналдо, Бензема, Бейл, Анхел Де Мария, Рамос, Касиас, Модрич гэх мэт том тамирчдыг Анчелотти л удирдах байсан. Анчелоттигийн туслахаар хэн байсан гэж бодож байна? Өнөөгийн Реал Мадридын од тасгалжуулагч Зинедин Зидан байсан юм аа. За ингээд Реал Мадридын гарааны бүрэлдэхүүн лүүгээ буцаад оръё. Касиас хаалган дээр төвийн 2 хамгаалагчаар Варан Рамос, баруун жигүүрт Дани Карвахал, зүүн жигүүрт Марсело биш Фабио Коинтрау гараанд гарсан. За төвийн 3 хагас хамгаалагчаар Хедерэ хамгаалтын жигүүр хэсгийг хариуцсан. Модрич хамгаалт товтлогоо найруулган дээр тоглосон. Анхел Де Мария жигүүрт товтлогоо дэмжихээр очсон. За харин төвийн 3 товтлогчоор Криштиано Роналдо тухайн тэмцээнд 17 гол оруулж 5 голын дамжуулт өгсөн. Үнэхээр супер байсан. Тэмцээний рекордыг эвдсэн, тэмцээний мэрэгэн бууч болсон, тэмцээний шилдэг тоглож болсон. Бензема 5 голтой 5 ассисттай. Бас л үнэхээр супер. Гарет Бейл 6 гол 4 ассисттай. Ийм амар тамирчид 10 тоглолтод 11 тоглолтод ингэж гарч ирээд товтлогоон дээр ийм супер байсан Реал Мадрид Атлетико Мадридтэй очиж байгаа. За сэлгээнээс бол Морото байсан, тухайн үед Иско байсан, Марсело байсан. За харин талбайн төвд гол тоглолтыг үзүүлэх ёстой Алонсогийн хувьд бол хуудасны улмаас энэ тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн байдгийг. За тэгээд Реал Мадридын хувьд бол аваргуудын лигт 10 дахь түрүүгээ авахын тулд ерөөсөө бүх хүчээ өгсөн. Бүх мөнгийг зарцуулсан, бүх том тоглогчдыг авчирсан, бүх засгалжуулагчийг, бүх үнэтэй засгалжуулагчийг авчирсан гэж хэлж болно. За харин нөгөө талд Мадридын улаан баг, даруухан баг Атлетико те яаж гарааны бүрэлдэхүүнээ гаргасан юм бэ гэхээр одоо нөгөө сүүлд Челсид очоод дараа нь одоо Реал Мадрид ирчээд байгаа Тибо Куртуа тухайн үед жинхэнэ одоо Мадридын улаан багийн хүүхэд байлаа. Хаалган дээр за Диего Годин болон Миранда хоёр төвийн хоёр хамгаалагчаар байна. Энэ хоёр бол өстө үнэхээр бүр хан хэрэм мэт гайхалтай байсан гэдгийг та бүхэн дахин хэлэх зүйтэй байна. За баруун жигүүрт Испани шгшөөгт бас их сайн тоглолтыг хэсэг хугацаанд үзүүлсэн. За хэсэг хугацаанд үзүүлсэн Хуанфран тоглож байлаа. За харин зүүн жигүүрийн хамгаалтаар бол одоо хамгаалагчаар бол Филиппе Луис, Бразилийн Филиппе Луис гараад ирсэн байсан. За төвийн дөрвөн хагас хамгаалагчаар бол Коке, Габи, Тиаго, Раул Гарсия гэсэн дөрвөн хагас хамгаалагч байсан. За харин хоёр товтлогчоор хоёр Испани залуу болох Давид Вия болон Диего Коста хоёр байсан. За Костагийн хувьд бол энэ тэмцээнд 8 гол оруулж одоо Криштиано Роналдогийн ард бол ер нь их ойрхон нэрлэгдсэн л дээ. За харин хагас хамгаалагчаас бол онцлох юм бол Габи гэж одоо Испани залуу 4 голын дамжуулалт өгснөөрөө маш сайн тоглолтыг үзүүлж ирсэн. За Давид Вия ч гэсэн тухайн үед хэдий харж исэн ч гэсэн одоо бас зөв цагтаа зөв байранда байдаг хэрэгтэй үед гол оруулалтыг ийм товтлогч байлаа. За тэгээд төвийн хагас хамгаалтын байр бол Диего Симеоне маш мундаг багийг бүрдүүлээд Испани лигийн аварга болчоод аваргуудын лигийн финалд Реал Мадрид эсрэг зогсож гарч ирж байгаа. Ийм гайхалтай одоо бүрэлдэхүүнтэй хоёр баг хоёр талаас уулзсан. За ингээд тоглолт бол ерөөсөө тэр чихтэй эхний гол орон ортол маш нээлттэй ширүүн. Тэгээд Реал Мадридын давуу талаар бол үргэлжилсэн. Гой товтлогоонуудыг Реал Мадрид зохион байгуулсан, уламжлал болсон сөрөг товтлогоогоо явуулсан, хийсэн. За тэгээд одоо Гарет Бейлийн гой товтлогоонууд гол болонгаа алдсан, Криштиано Роналдо хид хідэн хаалттай цохилт гүйцэтгсэн ч гэдэг юм уу. Ерөөсө бүх зүйл ингээл яг нэг ирэх гээл Реалын тал шийдэгдэгээл болж ихгүй ингээд байгаа гэсэн. За гэтэл тоглолтын 36 дахь минут буюу 1-р үе дуусахаас ердөө 10 минутын өмнө тоглолтын эхний гол орсон. Энэ бол одоо үзэгчдийн таамаглаж байгаагүй баг, таамаглаж байгаагүй тоглогч голцсон. Булангаас Атлетико Мадрид бөмбөгийг гаргасан, Божигано дундад бөмбөгийг Реал Мадридийнхэн зайлуулсан. За буцаагаад Раул Гарсия мөргөөд оруулахад бөмбөг нэг 11 м орчим дээр бол ирж исэн. 16 руу унаад. За ингэж яг үед Икер Касиас байрлалын маш том алдаа гаргаж
нөгөө бөмбөгөнд амжихж байгаад урагшаа гүйсэн, амжихгүй гэдгээ мэдээд буцаад ухарсан. Яг энэ үед нь Диего Годин мөргөөд тэгээд Касиас нэгэнд урагшаа гарцсан байсан учраас хаалга хоосон байсан. Ингээд Касиасыг хэмжээд тоглолтын тооны харьцаа 1-1 болсон. За ингээд юу болоог байхад тоглолтын дүр зураг бол одоо Атлетико Мадридын талд шилжсэн. За энэ нь бол ерөөсөө тэр чихтэй Атлетико Мадридын талд шилжсэн л дээ. Ягаад гэвэл Диего Симоне эхний голыг оруулах юм бол нөгөө нэг Миланыг хотсон, Барселоныг хотсон, Челсиг хотсон тэр нөгөө одоо юу гэдгийг те хамгаалтын яг систем нь яг ажиллаж эхэлсэн. За ингээд нэгдүгээр үеийг мэдээж хамгаалаад дуусгасан, хоёрдугаар үеийг дахиад хамгаалсан. Ерөөсөө хамгаалаад тэр сөрөг довтлогоонуудыг нь хамгаалсан. Яг нь Реал Мадрид гой довтлогоо үүсгэж исэн ч гэсэн азгүй байдлаар хаалгаа онжихгүй, хаалгаа онсныг нь Тибо Куртуа хаагаад ингээд яваадсан. Гэхдээ энэ дээр Диего Симонегийн хамгаалт ямар мундаг байд юм бэ гэдгийг би дахиад хэлэх гээд байна л. Саяхан тэр Ливерпулийг одоо 20 оны аврагуудын лиг дээр Атлетико Мадрид 2 хожлоо шүү дээ. Тэгээд би бичсэн л дээ. Үнэхээр энэ хамгаалтын мэрэгжилтийн юм аа, суу тухаантай юм аа гэсэн маш олон хүмүүс над руу хэлсэн л дээ. Үгүй ээ, назар хожчлоо гэдэг. Энэ Ливерпул шиг ийм мундаг байгаа тийм. Ийм өндөр ритмтэй тоглолт үзүүлдэг, ийм мундаг чадварлаг тамирчид цугласан ийм багийг 2 тоглолтод 2 хожно гэдэг бол аз гэж байдгүй маа нэгдүгээрт. Хоёрдугаарт талбай дээр ингээд Ливерпул боломж үүсгээл алдаад, Ливерпул боломж үүсгээл алдаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч яг тэр боломж бүрийг ингээд өөрсдийн хяналтандаа байлгаж байгаа. Талбай дээр байгаа 11 тамирчин 11 үлээ ингэж одоо тий гүүж байгаа хамгаалж байгаа гэдэг нь бол ерөөсөө л тэр хамгаалтын систем, хамгаалтын тактик, хамгаалтын ухаан байдаг юм аа. Яг энүүгээр Атлетико Мадрид 13-аас 14 оны аврагуудын лигийн финалийн тоглолтын дээр дахиад одоо Реал Мадридийн эсрэг тоглосон. За тэгээд Реал Мадридийн эсрэг тоглоод те нөгөө 2 дугаар үе гарч ирээд хамгаалтаа хийгээд исэн, тоглоод исэн ингээд тоглолтын 60 дахь минут боллоо, 70 дахь минут боллоо, 80 дахь минут боллоо, 90 дахь минут боллоо байдгүй. Реал Мадридынхаа ингээд хүсэж мөрөөдөж байсан те өчнөө олон жил мөрөөдсөн юм дээр яг аман дээр нь ингээд ирчээд аврагуудын лигийн финалд зохион байгуулалттай супер од гэдэг тамирчингүй Атлетико Мадридэд хожигдлоо гижүүдээ гээд хүмүүс бодцсон бүр хямарцсан ингээд байжсэн. Гэтэл тоглолтын эрдээр нэмэх 3 дахь минутанд бүр тодруулах юм бол 92 дахь минут 48 дахь секундэд гайхамшиг тохиосон л доо. Юу болсон бэ гэхээр Лука Модрич булангаас ирсэн бөмбөгийг булангаас дамжуулсан. Серхио Рамос бусдаас өндөрт дүүлнэсэд одоо Тибо Куртуагийн булан руу мөргөж тоглолтын тооны харьцааг 1-1 болгосон. За ингээл ерөөсө бүх зүйл шинээр эхлэхээр болсон. Бүх зүйл Реал Мадридын талд иргэсэн. Серхио Рамосын алтан толгой Реал Мадридыг харанхуй нүхнээс одоо бараг нэрэ 100 жилийн ганцаардал гэдгээс бол татан авсан. Магадгүй энэ гол ороогүй байсан бол те Реал Мадрид энэний дараа жил нь өнжөөд тэрний дараагийн 3 жилд нь дахиад 3 дараалан төрүүлээч үү. Реал Мадридын Европт үзүүлсэн доминант те энэ эзэрхийлэлт байгаа ч үгүй ч үү. Реал Мадридд Роналдо, Бензема, Бейл 3 дахиад 4-5 жил хамтдаа тоглооч үгүй ч бүх юм ээдрээд байхгүй. Яагаад гэвэл том тэмцээний финалд гарч ирээд хожигдчихор чинь тэр баг тарах магадлал маш өндөр болчихно. Тэгээд ч дараагийн тэмцээнд дахиад хол явах магадлал өөрсөндөө итгэлтэй амбиц баг байхгүй болчихно шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдлаас Серхио Рамос энэ Реал Мадридын дараагийн 10 жилийн энэ мундаг одоо эхлэлийг тавьсан байдаг юм аа. Тэр эхлэлийн галыг нь асаасан байдаг юм аа. Тэгээд тоглолтын нэмэлт цаг эхэлсэн. За нэмэлт цаг дээр бол одоо юу болсныг үзэгчид сонсогчид надаар хэлүүлтгүү сайн мэдж байгаа. Хоёр дахь голыг Анхел де Мария зүүн зүгүүрээр шуугуулж орж ирээд хаалган цохоод ойгоод гараад ирснийг нь Гарет Бейл нэмсэн 2-1. Марсело хинч хамгаалахгүй Марсело ганцаараа орж ирээд 16-гийн гаднаас цогсон 3-1. Дараа нь Атлетико Мадридын шатсан хамгаалагчид одоо Роналдог унгаасан. За тэгээд 11 метрийн торгуулийн цохилтыг Роналдо аваад аврагуудын лигийнхаа 17 дахь голыг оруулсан. За Роналдо гол оруулаад нөгөө Подолко тайлаа шидээд аягүй сүртэй селебрашн хийхэд маш олон нөгөө анти Роналдонууд хэлжсэн л та. Үгүй одоо энэ тоглолтын турш чимээгүй байж очиад нэг торгуулийн цохилтоос хийчихэнгүүтээ ингээд сайгаад ээж болж байгаа юм уу гэд. Тэр сайгах юм аа. Тэр аврагуудын лигт те одоо Роналдо гайхалтай байх юм аа. Тэмцээний турш үзүүлсэн юм аа. 16 голыг оруулаад рекорд эдцсэн байсан юм аа. Тэгээд финал дээр бол Роналдо бас тийм ч муу байгаагүй. Аюултай тоглоомнуудыг үүсгэж исэн, шилдэг тоглолтоо гаргаж исэн.
жоохон лазгүй байгаадсэн. Тэгэхээр Роналдо бол тэр нэг гол оруулчаад яаж ч одоо тий саа гэж тэр хүн бол бүрэн одоо тэр эрэхтэй тархтай байсан юм а гэдгийг бас энд залруулж дахин одоо хэлмээр байна. За тэгээд Серхио Рамосын хувьд бол энэ тэмцээнд 11 тоглолтод оролцоод 3 гол оруулж 2 гол оруулсан байсан. Ингээд 3 дахь гол оруулж тэр нь одоо Реал Мадридыг аварсан ийм гайхалтай үйл явдал болсон. Тэгээд 13-аас 14 оны улирал бол Реал Мадридын аваргуудын лигийн 10 дахь түрүүгэнд тэдэнд өгсөн. 2002 оноос хойш нийтдээ 11 жилийн дараа хүлээж түрүүгээ авсан. За хамгийн гайхалтай нь Роналдо, Касиас, Рамос гэсэн одоо шилдэг тамирчид яг эд үе дээрээ гайхалтай сум авсан. Тэгээд мэдээж одоо 60 чавхан зуралтад нэгэн төрүүлдэг гэдэг шиг Атлетико Мадридын хувьд бол үнэхээр харамсалтай байсан. Гэхдээ Атлетико Мадрид Диего Симеонегийн залуучууд те ямар мундаг 90 үе дээр бид нэр ингээд байж чадваа, ямар гайхалтай байж чадваа гэдгээ харуулж чадсан түүхэнд тэд үлдэж чадсан. За тэгээ энэний дараагийн жил бол Барселона төрүүлсэн аваргуудын лигт. За тэрний дараагийн 3 жилд нь Реал Мадрид Ювентусыг хожлоо, Ливерпулийг хожлоо, Атлетико Мадридыг дахиад нэг хоцсон, пенальтаар хоцсон. Тэгээд одоо ийм тэмцээнүүд бол болж өнгөрсөн. Тэгээ ерөнхийдөө бол түрүүний хэлснээр дахиад нэг хэлчихэд сануулаад хэлчихэд те Реал Мадридын хувьд бол дараагийн 10 жилд доминант байх гол тоглолтоо энэ тоглолтын дээр хийсэн. Тэд өөрсдийнхөө азтай байдлаар тэд өөрсдийгөө салхийг эргүүлж чадсан. Улмаар нэмэлт цаг дээр бол ямар нэгэн сандрал бүдрэл байгаагүй тэд гайхалтай байж 4-1 хацаатаагаар Атлетико Мадридыг хоцсон ийм гайхалтай тоглолт болсон. Тэгээ онцлог тамирчдаар мэдээж Криштиано Роналдог би нэрлэнэ. За Гарет Бейл бол ер нь бол энэ Реал Мадрид ирсэн хэрэгээ бол 13-аас 14 оны улиралд үнэхээр гайхалтай байдлаар гаргасан. Гайхалтай тоглолт нь карьерийнх нь хамгийн шилдэг тоглолтуудын нэг нь энэ финалийн тоглолт байсан. За тэгээд мэдээж Анчелотиг бол одоо магтахгүй байхын аргагүй. За ийм нэгэн гайхалтай тоглолт байна. Тэгээд манайхаа энэ подкастыг сонссны дараа бүгдээрээ тухайн тоглолтын хайлайтыг дахиж нэг үзэх байх гэж би бол найдаж байна. Үнэхээр гоё тоглолт болсон. Дахиад нэг манайхан үзээрэй. Сэтгэлээ сэргээгээрэй, дархлаагаа дэмжээрэй. Тэгээд ингээд энэ тоглолтыг ингээд ярьсан чи шууд одоо бүр ингээд зүрх ингээд дээшээ бүр огшоод ингээд амар гоё болж байна. Тэгээд хөл өмбөг ялангуяа спорт бол ийм л учраас гайхалтай. Хөл өмбөгийг би спортын ноён оргил гэдэгт итгэдэг гэж. Үнэхээр одоо спортын хамгийн дээд нь бол хөл өмбөг гэж би бол итгэдэг. Тэгээ шилдэг тоглолтыг бол Реал Мадрид гаргасан. Ингээд жаргалтай энэ подкастын 2 дахь дугаар ганган тоглолт булангаар үргэлжиллээ. Энэ удаа би аваргуудын лигийн 2013-аас 14 оны улирлын Реал Мадрид Атлетико Мадрид багуудын тоглолтыг бол онцолж та бүхэндээ подкастаараа хүргэлээ. За дараагийн дугааруудаар маш гоё зочдыг би оруулна. Маш гоё сэдвүүдээр ярилцсан. Тэгээд үнэхээр гоё подкастуудын сэдвүүдийг бэлдээд зочдтойгоо яриа тохирцсон байгаа. Тийм учраас манайхан SoundCloud дээр миний одоо аккаунтыг фоллоу хийгээрэй. Тэгээд миний Facebook дээр байнга ойрхон байгаарай. Facebook дээр ойрхон байж байгаа мэдээллүүдээ аваад подкастын эхний дугаарууд, шинэ дугааруудыг цаг алалгүй үзээрэй гэж та бүхнээсээ уриалмаар байна. Тэгээ мэдээж нэмээд хэлэхэд коронавирусын ийм айц хүчтэй байгаа цаг үед бүгдээрээ тисэд гарна, даваад гарна. Гараасаа угаагаараа, маска сайн зүгээрээ, бие биендээ гоё эрүүл аз жаргалтай гоё энергиг өгөөрэй. Тэгээд бүгдэнд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Миний подкаст таамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдээрээ жаргалтай инээцгээгээрэй. За бүгдээрээ дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай залуусаа.